Салбартаа тэргүүлэгч Intel, AMD, ARM-ийн сүүлийн 20 жилд үйлдвэрлэсэн чипүүдэд Meltdown, Spectre нэртэй системийн цорхоо илэрчээ. Үүнээс үүдэн компьютер, таблет, ухаалаг утас хэрэглэгчид нууц зүг гэх мэт хувийн мэдээллээ алдах аюулд орж болзошгүй болоод байна. Meltdown гэдэг нь утгын хувьд уналт сүрлийг илэрхийлэх бөгөөд уг цорхойн системийн хамгаалалтыг устгадаг байна. Харин Spectre нь хий үзэгдэл гэсэн утгаар орж байгаа ба үүний тусламжтай хакерууд системээс хэрэглэгчийн хувийн мэдээлэлд нэвтрэх аюултай. Гэхдээ хакерууд таны төхөөрөмжөд эхлээд нэвтэрч байж үүнийг хийх боломжтой болно. Тиймээс хэрэглэгчид с сэжигтэй линк холбоос дээр дарж орохгүй байх, найдвартай их сурвалжаас аппликейшн татах, мөн хугацаанд дууссан үйлдлийн системээ цаг тухайд нь шинжилснээр эдгээр системийн алдаануудаас сэргийлэх боломжтой юм. Windows, Android, iOS, Chrome OS зэрэг үйлдлийн систем хувилбараа шинжилээд байгаа ба та дээрх системээс аль нэгийг нь хэрэглэдэг бол хамгийн сүүлийн үеийн хувилбараар нь апдейт хийх шаардлагатай юм байна. Гэсэн ч энэ нь нэг үгээр гал унтраах үйлдэл гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл мэрэгжилтнүүд одоо хүртэл дээрх цорхоонуудыг төгс засах аргыг олохоор судалгаа хийсээр байна. Apple компани үүнийг баталж бүх Mac болон iOS систем ашиглаж буй төхөөрөмжүүдийг үүнд өртсөн гэдгийг сануулan системдээ апдейт хийхийг зөвлөжээ. Томоохон компаниудын хувьд шинэ хамгаалалтын систем зохион бүтээж байж уг алдааг бүр мөсөн цэвэрлэх юм.